Ингээд ихний мэдээлэл Балга болон Бүгд найрамдах Хятад ард улсын төвдийн өөртөө засах орны хил орчинд мөсөн гол хад чулуу нурж унсны улмаас Гималайн нурууны голд асар хүчтэй үер шаварлаг нуран үсэж гамшигын нөхцөл байдал үүслээ. Энэхүү байгалийн гамшигын улмаас Балга болон төвдийн нутаг дэвсгэрт нийтдээ 1500 орчим хүн сургаггүй алга болсны дотор дор хаяж 800 гадаадын иргэн байгааг албаныхан мэдгдлээ. Одоогийн байдлаар амиа алдсан хүний тоо 165 давсан бөгөөд цаашид жинтоо огцон нэмэгдэх төлөвтэй байна. Сургаггүй алга болсон хүмүүсийн дийлэнх нь Балбын нийслэл Катманду болон төвдийн Лас хотыг холбосон уулархаг бүс нутгаар аялж байсан жуулчид болон мөргөлчид байжээ. Балбын цагдаа болон аялал жуулчлалын албаныхны мэдээлснээр энэтхэгийн 177, Америк нэгдсэн улсын 63, Австралийн 34, Их Британий 33, Канадын 25 иргэн сургаггүй болжээ. Харин Хятадын төв телевизийн мэдээлж байгаагаар төвдийн Жайрун гэх газарт 558 хүн сургаггүй байгаагийн 260 гадаадын иргэд байгаамаа. Хохирогчдын ихэнх нь Хинду болон буддын шашинтнуудын ариун дагшин газар болох Кайлаш Манасароваар уулыг зорин мөргөл үлдэж явсан хүмүүс байсан талаар Hindustan Times онцолжээ. Гамшигын шалтгааныг эхлээд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлтөөс үүдэлтэй гэж таамаглаж байсан ч Америк нэгдсэн улсын геологийн судалгааны төвөөс үүнийг газар хөдлөлт биш харин уулын оройд хүмүүс хад чулуу асар их хэмжээгээр нурж унах үед үүссэн чичирхийлэл болохыг баталлаа. Энэхүү нуранг нь асар хүчтэй шавартай үер үүсгэж хөлийн бомбт зам гүр усан цахилгаан станц жижиг тосгодыг арчаа хийсэн байна. Амьд үлдсэн гэрчүүдийн ярьснаар шавартай үер маш хурдтайгаар орж ирсэн бөгөөд олон хүн гэр бүлээ эд хөрөнгөө алдаж байшин барилгууд тэр чигтээ нурж сүйдсэн аимшигтай дүр зураг камерын бичлэгүүдэд үлджээ. Гамшигын голомтод аврах эрен хайх ажиллагааг тасралтгүй явуулж байна. Балбын засгийн газраас 5000 гаруй цэрэг цагдаагийн албан агчдыг дайчилж нисдэг тэргээр амьд үлдсэн хүмүүсийг хайж байна. Мөн энэтхэг улсаас илгээсэн майхан хоол хүнс зэрэг яаралтай тусламжийн бараг хүргэх ажлыг зохион байгуулж байна. Олон улсын хамтын нийгэмлэгч яаралтай тусламж үзүүлж эхэлсэн бөгөөд Америк нэгдсэн улсын төрийн департамент онцгой байдлын зөвлөх мэрэгчлэлтэн болон 500 мянган $5 тусламж илгээхээр болсон бол Канада, Австрали, нэгдсэн үндэсний байгууллагын тэргүүн нар гүн эмгэнэл илэрхийлж шаардлагатай бүхий л дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдгдлээ. Гэсэн хэдий ч төвдийн Жайрун дахь голын дээд хэсэгт байгалийн далан үүсэж ихээр ус хуримтлагдсан нь дахин үерлэх эрсдэл үүсгэж аврах ажиллагаанд хүндрэл учруулж байгаамаа. Энэхүү эмгэнэлт явдал нь газар зүйн хувьд эмзэг тектоник хавтангийн идэвхтэй бүсэд оршдог бал булсад тохиолдож буй анхны томоохон байгалийн гамшиг биш юм а. Гималайн улсын эгц налуу тогтоц муссон салхины нөлөөнөөс үүдэлтэй үер хөрсний нуралд тус улсад байнга тохиолддог. Тухайлбал 1993 оны муссон салхины үеэр хөрсний нуралтаар 1200 хүн 2015 онд Катманду орчимд болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтөөр 9000 гаруй хүн амиа алдаж байсан бол өнгөрөгч 2024 оны сүүлээр болсон үерийн улмаас 250 хүн нас орж байсан гашуун түүх бий.